гартай бороо орж ийн. Ингээд өнөөдөр бол маш том давагд авсан байгаа. Тэр нь манай нэгдлийнх ингээд яг гарын хоолуудаа авчираад тэгээд 14 хоногт нэг ч юм уу нэг тийм бараг л өдөрлөг юм уу да. Тэрийг хэрэгжүүлж байгаа байхгүй юу? Тэгээд би хамгийн түрүүнд эхэлчихё гэд. Тэгээд өнөөдөр миний хэрэгжүүлэх өдөр байгаад өглөө би айгу сүрхий ирсэн шүү дээ. Хоёр нэлээд том цаасын хайрцагтай ирээд тэр чинь ингээ яг нийт 16 намайг оролцуулаад 16 багштай. Тэгээд 16 хүний поцтой ингээ хоол бэлтгэхээр айгу их болт юм бэлээ. Тэгээд ямар тач нэг юу нь яасан байгаа. Нэг цаасын хайрцаг нь ингээд цэгцэрсэн. Одоо нэг нь би уцаагаад авч явах нэ. Одоо автобусандаа суудаг байх та. Надад таксины мөнгө алга байна. Би такси барих гад тэгээ 1 км ч хүрэхгүй газар байгаа. Тэгээ би автобуснаас сая буугаад тэгээ энэ хүнд байгаа болохоор тэгээ миний нуруу өвдөд байгаа болохоор би ерөөсөө өргөж чадахгүй байна л та. Тэгсэн чинь ингээ замын эсрэг талд нэг ах зогсноо. Таваар явъя гэж авдیں۔ Юу тав бэ? Ишээ 2000 ч гарахгүй. Тэгээд өөр нэгэн хүн ингээ миний ингээ ард зогсож ирсэн хүнийг аваа явсан. Тэгээ нэг хүн манай гэрийг сонсоод зүгээр хажуугаар зүрээ явсан. Я мэдгүй байна уу? Яа яах вэ? Би өвдөд хат. Хэн таагүй яа?